Ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх үндэсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Тухайлбал Оби Пластик компани хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч хуванцар савны үйлдвэрээ ашиглалтанд оруулаад байна. Ингэснээр өндөгний сав, жимс, ногооны амьсгалдаг сав, тавг, аяга зэрэг 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэлжээ. Манай улсад сав баглаа боодлын чиглэлээр 50 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2500 гаруй хүнийг ажлын байраар хангаж жилд 150 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Аж ахуйн нэгжүүд цаасан хайрцгийн 90, гэлгэруудны 80, ундаа усны сав баглааны 87, даацын шуудааны 96, бүх төрлийн шошгын 75%-ийг дотооддоо үйлдвэрлэж байна. Цаашид дотооддоо үйлдвэрлэж байгаа ижил төрлийн импортын бараанд 20% босго тогтоох, хүний нөөц бэлтгэх, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, хөнгөлөлтөө зээлийн дэмжлэг үзүүлэхэд анхаарахыг хүсэж байлаа. Зөвхөн дотоодын зах зээлд ажилладаг салбар биш, экспортлдог. Бид тэрбум долларын экспорт хийдэг салбар болж. Үндсэндээ Эрдэнэтийн үйлдвэрийн Гокийн зэсийн үйлдвэрийн дайтай экспорт хийдэг салбар болж хувирж байна. Дотоодынхон нэлээд олон төрлийн хүнсний хэрэглээг дотроо хангадаг, үйлдвэрлэдэг, тарьдаг, ургуулдаг, бүтээдэг болж хувирж байна. Ингээд энийгээ дагаад цав баглаа боодлын шаардлага олон улсын стандарт хангах шаардлага болж үүссэн. Ингээд бид зөвхөн нэг үйлдвэр дэвжих биш, бас цав баглаа бодол гэдэг боодлын салбарыг хамтан ингээд бодлогын даваад дэмжиж эхэлсэн үр дүнд манай бараа өршлөх чадвар нэмэгдээ. 300 гаруй шинэ төрлийн бараа цав баглаа бодлоо солигдлоо. 53 шинэ үйлдвэр ашиглалтанд орлоо. Олон зуун үйлдвэрүүд тон төхөөрөмж, хөрөнгө оруулалт, өргөтгөлөө хийгдлээ. Энийн үр дүн юу болж байгааг бол ажлын байр. 44 мянган ажлын байр 1 жилийн дотор бий болсон. Энэ хөтөлбөрт бол нэг 20 орчим аж ахуйн нэгж хамрагдаж нэг 30-аад тэрбум төгрөгийн зээл авч салбараар нь ингээд аваад үзэх юм бол гарсан үр дүн гэхэд бол манай салбаруудын дунджаар нэг 20-25% эргэлтийн хөрөнгө нэмэгдсэн байж байна. Борлуулалтын орлого нь 30% нэмэгдсэн байж байна. Ажиллагчдын тоо нэг 8-10% нэмэгдсэн байж байна. Улсад төлөх татварын хэмжээнийг 14% нэмэгдсэн байж байна. Хүнсний хангамж аюулгүй байдал 2 үндэсний хөдөлгөөн өрнүүлж 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулбал дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал одоогийнхоос 28-аас 33, улсад төлөх татварын хэмжээ 20% нэмэгдэх боломжтойг албаныхан тодтогч байна.